загвар элэгддэг, харин стил мөн хүлддэг. Энэ бол ердөөлийн ишлэл биш. Энэ бол өөртөө итгэлгүй байдлыг даван туулж, дэлхийг өөрийнхөө өөрчилж, бүхэл бүтэн эзэнт гүрнийг босгосон эмэгтэй амьдралын философи юм. Тэр эмэгтэйчүүдийг амьсгал богд тулам корсетноос чөлөөлж, хар өнгө бол уй гашуу биш, харин хамгийн дээд зэргийн тансаглал гэдгийг дэлхийд тунхагласан нэг юм. Гэхдээ энэ гялцал амжилтын цаана аавда хаягдсан өнжин охины нулимс, нацистуудын тагнуул байсан гэх харанхуй түүх, хайр дурлалын эмгэнэл нуудаж байдаг гэвэл та итгэх үү? Өнөөдөр Тайм сэтгүүлийн 20 дугаар зууны хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтанд багтсан цорын ганц загвар зохион бүтээгч Габриэль Коко Шанелийн тулсан амьдралын болон түүний нүр их хөдөлмөр уран бүтээлүүдийн хамтаа сонирхцгоё. Габриэль Бону Шанель 1883 оны 8 сарын 19-нд Франц улсын Самой хотод гудамжны наймаач Альбер Шанель болон угаалгын газар ажилладаг Южини де Волин гэр бүл төржээ. 12 настайд нь ээж нь нас орж, явуулын худалдаач аав нь хүүхдүүдэд асран халамжлах боломжгүй байсан тул Габриэль болон түүний эгч нарыг католик Обазин сүмийн асрамжийн газарт хүргэж өгчөө. Харин хүүгүүдээ ферм дээр ажиллуулахаар явуулсан байна. Альбер Шанель хөрөнгө мөнгө олохоор явснаас хойш Габриэль аавтайгаа дахин хизээч уулзаагүй юм. Гэхдээ энэ хатуу чанга сүм түүнд хоёр том зүйлийг өгсөн байдаг. Нэгт нь ойдол сурах чадвар. Гэлэгманаар түүнд зүү утас барихыг заасан түүний ирээдүйн зэвсэг болсон юм. Хоёрт нь Шанелийн ДНХ. Та Шанелийн алдарт хар цагаан өнгийг мэдэх үү? Энэ сүмийн гэлэгмаа нарын өмсдөг хувцсны өнгнөөс авсан санаа юм. Түүний хүүхэд насны хатуу чанга цэвэрхэн хэв маяг хожим дэлхийн тансаг хэрэглээний стандарт болсон билээ. 18 нас хүрсэн Габриэль сүмээс гарч ойдолчин болохын зэрэгцээ нэгэн кабаре буюу цэнгэний газар дуулж эхлэв. Тэр Кикаву Коко буюу Коко хэн харсан бэ гэдэг дууг дуулах туртай байсан тул үзэгчид түүнийг Коко гэж дуудах болжээ. Дуушны карьерийн амжилтад хүрээгүйч түүний өвөрмөц стилийг баян эрхмүүд анзаарч эхлэв. Тэр үеийн эмэгтэйчүүд нүсэр малгай, хүнд даашинз өмсдөг байсан бол Коко эрэгтэй хүний хөрмийг өөртөө тааруулан өөрчилж энгийн хэрнээ чамин харагдаж чаддаг байлаа. Этьен Бальсан болон Артур Бойкапел энэ хоёр эрхэм бол Габриэль Шанелийн хувь заяанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгсэн эрхмүүд юм аа. Этьен Бальсан тэрээр Габриэлийн кабаре дуучин байхад танилцаж өөрийн эдлэн газартаа авчирсан чинээлэг ир юм. Бальсаны ачаар Шанель дээд зindaaныхантай танилцаж анх малгай урлах сонирхлоо нээсэн байдаг. Харин Бой хочид Артур Капел Шанелийн амьдралын хамгийн том хайр гэгддэг. Тэрээр Шанелийн авиас чадварт итгэж Камбон гудамжны 21 хотод Шанель Модес нэртэй анхны дэлгүүрийг нь нэхэж шаардлагатай санхүүжилтийг олгосон юм. Шанель хожим нь Капелээс зээлсэн мөнгө нэгш төгрөг тутаалыг бүгдийг нь буцааж төлсөн байдаг. Энэ түүний хувьд санхүүгийн болон хувь хүний эрх чөлөө ямар их хүнцэнтэй байсныг илтгэдэг юм аа. 1910 онд нэгдсэн тэрхүү малгайны дэлгүүр нь Шанелийг зөвхөн ойдолчин биш харин бие даасан бизнес эрхлэгч эмэгтэй болохыг замыг нь зассан. Түүний уралсан малгайнууд тухайн үеийн хэд нүсэр хүнд загваруудаас ялгаатай нь энгийн бөгөөд чамин байсан тул Парисын бүсгүйчүүдийг шууд байлдан дагуулж чадсан билээ. Коко Шанель бол зүгээр нэг хувцас сойдог хүн байгаагүй. Тэр эмэгтэйчүүдийн амьдралын хэм маягийг өөрчилсөн инженер байсан юм. Коко тансаг хэрэглээ гэдэг бол хамгийн түрүүнд эвтэйхэн байх ёстой. Хэрв тийм биш бол энэ тансагл биш гэж хэлсэн байдаг. Тэгвэл тэр юу өөрчилсөн бэ? Энэ бол 5 тухайн хувьсгал буюу түүний алдарт 5 бүтээл. Нэгт бяцхан хар даашинз загварын ертөнцийн Форд. 1926 онд Vogue сэтгүүлийн хуудсан дээр Шанелийн загварчилсан өвдөх хөрсөн урттай, шулуун загвартай энгийн хар даашинз хэвлэгдэжээ. Vogue үнийг Chanel's Ford буюу Шанелийн Форд, тухайн үеийн Форд машин шиг
хүн бүрт хүртээмжтэй практик суудгаар нэрлсэн байдаг. Тэр үеийн эмэгтэйчүүдийн хувцас маш олон шимгэлэл, корсет, нүсэр хэлбэртэй байсан бол Шанель илүү л бүхнийг хас гэсэн зарчим баримталжээ. Үүнээс гадна энэ даашинзан баян ядуу гэлтгүй бүх эмэгтэйчүүд зохидог. Ямар ч нөхцөлд ажил дээр эсвэл үдшилтэд өмсч болдог анхны универсал хувцас болсон юм. Шанель өөрөө хар өнгө бол бүхнийг багтаасан өнгө гэж хэлэх туртай байв. Тэрээр энгийн хар даашинзыг өөрийн алдарт сувдан зүйлттэй хослуулан өмсөхийг санал болгосон нь өнөө хүртэл сонгодог хэм маяг тооцогддог. 2-т 2.55 цүнх эмэгтэйчүүдийн гар чөлөөлөгдсөн. Та яагаад Шанелийн цүнх гинжээ оосортой байдгийг мэдэх үү? Коко гар цүнх барьж явхаас үнэхээр залхсан. Тэр гараа чөлөөтэй байлгаж халаасандаа гараа хийх туртай байсан тул 1955 оны 2 дугаар сард нэр нь эндээс үүдэлтэй 2.55 мөрөндөө тогтог оосор нэмсэн. Цүнхний дотор талд байдаг нэгэн нууц халаасанд тэр хайрын цагтлуудаа нуудаг байсан ба цүнхний дотор талын улаан өнгө нь түүний өссөн асрамжийн газрын дөрвөн хувцсны өнгөний дүрслэл юм байна. 3-т 2 өнгөтэй гутал. Гоо сайхны зал 1957 онд тэрээр загварын ертөнцийн бас нэгэн кодыг зохиосон. Энэ бол шаргал ба хар өнгө хослсон гутал. Нууц нь шаргал хэсэг нь таны хөлийг илүү урт харагдуулна. Зал нь хар хошуунд давхайг жижиг харагдуулж гутал халзрахыг нуудаг. Энэ бол ухаалаг загварчлал. 4-т Jersey ба Tweed 5 дахын хувьсгал. Дайны үед үнэтэй торгон ховортоход Коко хинч тоодгүй байсан зөвхөн эрчүүдийн дотор хувцас гэдэг Jersey материалыг ашиглаж эхэлсэн. Мөн түүний алдарт Tweed хүрэн бол корсетноос татгалзаж эмэгтэй хүн хөдөлж амьсгалж ажиллаж чадах ёстой гэсэн түүний үзэл бодлын биелэл байлаа. 5-д гоёл чимэглэл баян харагдах албагүй. Тэрээр хамгийн анх хиймэл сувдыг жинхэнэ очир алмаацтай хослуулж зүүхийг уриалсан. Гоёл чимэглэл бол баялгаа гайхуулах хэрэгсэл биш, харин тухайн эмэгтэйн тоддох чимэг юм гэж тэр үздэг байв. Мөн түүнчлэн 1921 онд Коко Шанель эмэгтэй хүн шиг үнэртдэг эмэгтэй хүний сүрчиг бүтээхийг хүсжээ. Тэр үед сүрчигнүүд ихэвчлэн ганц төрлийн цэцэг, сарнаа эсвэл нийл цэцэг гэх мэт шиг үнэртдэг байсан бол Шанель илүү нарийн нууцлаг үнэрийг эрэлхийлж Оросын хааны ордны үнэртэн бүтээгч байсан Эрнест Боу-тай хамтран ажилласан юм. Эрнест Боу түүнд 1-5 мөн 20-с 24 хүртэл дугаарласан хэд хэдэн туршилтын дээжийг танилцуулжээ. Габриэл 5 дугаар дээжийг сонгосон учраас энэ дээжинд альдегид буюу хүний илүү хурц сэрэг болгодог химийн нэгдлийг их хэмжээгээр орсон байсан бөгөөд энэ тухайн үедээ маш шинэлэг байв. Тэрээр би шинэ загварын цуглуулга 5 дугаар сарын 5-нд гаргадаг. 5-ын тоо надад аз авчирдаг гэд сүрчигтээ ямар нэг гоёмсог нэр өгөхөөс татгалзаж шууд номер 5 гэж нэрлэхээр шийджээ. Шанель номер 5 бол зүгээр нэг сүрчиг биш, харин үнэртний ертөнцид хувьсгал хийсэн дэлхийн анхны дизайнер сүрчиг юм. Тэр үеийн сүрчигний савнууд маш гоёмсог чамин хийстэй байсан бол харин Шанель эсрэгээр маш энгийн цэвэрхэн дөрвөлжин шилэн сав сонгосон нь өнөөдөр модерн хэм маягийн бэлэгдэл болсон юм. Хожим нь алдарт Мэрилин Монро нэгэн ярилцлаганда та орондоо орохдоо юу өмсдөг вэ гэж асуултанд ердөө хитгэн тусал Шанель номер 5 гэж хариулсан нь энэ сүрчгийг бүх цаг үеийн хамгийн алдартай үнэртэн болгоход том түлхэц болсон гэдэг. Гэвч Кокогийн түүх бүхэлдээ гэрэл гээгтэй байсангүй. 1940 онд нацистууд Парисыг эзлэхэд Шанель дэлгүүрээ хааж Риц зочид буудалд амьдрах болов. Тэн тэрээр өөрөөсөө 13 насар дөө Германы офицер Гюнтер фон Динклагетай амраг сэтгэлийн холбоотой болсон юм. Энэ бол зүгээр нэг хайр дурлал биш, харин түүний аюултай тоглоомын
эхлэл байлаа. Түүхч Хэл Воган дэлгэсэн баримтаар Шанель Германы тагнуулын аль буюу Абвер бүртгэлтэй байжээ. Түүний нууц нэр Вестминстер, дугаар нь F7124. Коко Шанелийн түүхэнд Пьер Верхтаймер гэр бүл хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн бөгөөд тэдний харилцаа маш ээдрээтэй байсан юм. Пьер Верхтаймер Коко Шанельтэй хамтран 1924 онд Le Parfum Chanel компаниг байгуулсан бизнесмен. Тэрээр номер 5 сүрчгийг дэлхийн даяар үйлдвэрлэж түгээх санхүүжилтийг гаргажээ. Chanel анх байгуулсан гэрээгээ ашигын ердөө 10% авдаг байсан тул үүндээ насан туршдаа сэтгэл дундуур явсан. Дайны үед тэрээр нацистуудын арийчлах буюу Aryanization хуулийг ашиглан еврей гаралтай Верхтаймерийн гэр бүлээс компанийг бүрэн булааж авахыг оролдсон байдаг. Шанелийн энэ орлого бүтлгүүцсэн бөгөөд Верхтаймерийн гэр бүл одоогийн ач нар болох Gerard Alain болон Gerard Верхтаймер өнөөдрийг хүртэл Chanel брендийг бүрэн эзэмшиж байгаа. Тэдний хэвлэл мэдээллийнхэн загварын ертөнцийн хамгийн нууцлыг эзэд гэж нэрлэдэг. Яагаад гэвэл тэд ярилцлага өгөхөөс татгалзаж Chanel-ийн загвар шоунд оролцсон ч ихэвчлэн 3-4 дугаар игнэнд олонний нүдэнд хүртэлгүй суудаг байна. Тэдний өвөө болох Пьер Верхтаймер байгуулсан эзэнт гүрний өвлөө авч Chanel брендийг дэлхийн хамгийн үнцэнтэй тансаг зэрэглэлийн брэнд хэвээр үлдээж чадсан юм. Нэмж сонирхуулахад Chanel дайны дараа эргээ ирэхэд Пьер Верхтаймер түүнтэй шүүхтэлгүйгээр эвлэрч түүний шинэ цуглуулгыг санхүүжүүлсэн загварын түүхэнд хамгийн ачаархалтай бизнесийн шийдвэрүүдийн нэг гэж тооцогддог. Дэлхийн 2 дугаар дайны үед буюу 1943 онд Coco Chanel-ийн оролцсон Operation Model Hat буюу малгайны загвар нэртэй нууц даалгавар нь түүний оролцсон хамгийн нууцлаг тагнуулын ажиллагаа байсан байна. 1943 оны сүүл буюу 1944 оны ихэр нацист Герман дайнд ялагдсан тодорхой болж эхлэхэд Германы тагнуулын зарим удирдлагууд ялангуяа Вальтер Шелленберг холбоотны цэргүүдтэй тухайлбал Их Британитай тусдаа энхийн хэлэлцээр хийхийг оролдсон. Chanel Winston Churchill-тэй хувийн дотнд харилцаатай байсан тул түүнийг энэхүү хэлэлцээрийн зуучлагч болохоор сонгосон байна. Яагаад Model Hat гэж нэрлсэн бэ гэвэл энэ Chanel-ийн анхны мэргэжил болох малгай уурлаач байсантай нь холбоотой өгөгдсөн тагнуулын код юм. Даалгаврын нэр нь хүртэл түүний мэргэжлийг илтгэх малгайны загвар нэртэй. Энэ удаа Chanel загварын ертөнцийг биш дэлхийн дайныг зогсоох хэлэлцээрийг загварчлагыг оролцсон энэ байлаа. Chanel өөрийн найз Vera Lombardiгийн хамт Испанийн Мадрид хот руу явжээ. Түүний зорилго нь Мадрид дахь Британий элчин сайдын яамаар дамжуулан Winston Churchill нууц захидал хургуулах байв. Захидал германчууд бууж өгөх нөхцөлийг хилцэхэд бэлэн байгаа тухай дурдсан гэж үздэг. Харин түүний хамт явсан найз Vera Lombardi нь Chanel-ийг Германы тагнуул гэдгийг мэдээд Мадрид дахь Британий тагнуулд илчилсэн байна. Үүнээс болоод Churchill захидлыг хүлээж авахаас татгалзаж ажиллагаа бүрэн нуурсан байдаг юм. Энэхүү дайны дараа нацистуудтай хамтран ажилласан хүмүүсийг Францчууд хатуу шийтгэж байлаа. Гэвч Chanel яагаад зүгээр өнгөрсөн бэ? Churchill түүнийг хамгаалсан уу? Эсвэл Британий хааны гэр бүлийн нууцыг хадгалж байсан учраас тэр үү? Түүний түүх магадгүй үрд маргаантай үлдэх байх. 1954 Загварын ертөнцид Кристиан Диорын бариу хөдөлгөөн хязгаарласан загваруудыг ноёрхож байлаа. Гэтэл 9 жил цөллөгт байсан хэдийнэ 71 нас хүрсэн Coco Швейцарт Парис руу эргээ ирж загварын ордноо дахин нэв. Тухайн үед Францчууд түүнийг урвагч гэж үзэж хүйтэн хүлээж авч зарим нь түүнийг өнгөрсөн үеийн үлдэгдэл хэмээн шоолж байсан ч Америкчууд түүний загварыг биширж тэрээр загварын хатан хааны судлаа эргэн авчээ. Coco Chanel хэлэхдээ загвар ирдэг харин хэм маягуулдаг гэсэн үзлээр тэрээр эмэгтэй хүний тухтай байдал эрх чөлөөг эрхмэлсэн загваруудаа дахин нэг загварын эргэлт хийж чадсан юм.
Тэрээр амьдралынхаа туршид олон нөлөө бүхий эрхэмтэй холбож байсан ч хинтэнч гэрлэж байгаагүй. Вестминстрийн гүн түүнд гэрлэх санал тавихаар тэрээр олон Вестминстрийн гүн байж болох ч Шанель бол ганцхан гэж хариулсан нь түүний бие даасан бардам зан чанарын илэрхийлэл байсан. 1971 оны 1-р сарын 10 Коко Шанель 30 гаруй жил амьдарсан хотел Риц зочид буудлын өрөөндөө 87 наснда таал төгсжээ. Асрамжийн газраас эхэлсэн түүний замнал дэлхийн хамгийн баян нөлөө бүхий эмэгтэй болсноор төгссөн ч тэрээр эцсийн мөч хүртлээр ганцаардлыг загвараар нөхөж ирсэн юм. Өнчөө охиноос өөртөө итгэлтэй хатан хаан хүртэлх энэ замналтанд юу бодогдуулж байна вэ? Коко Шанель бол зүгээр нэг дизайнер биш. Тэр бол эмэгтэй хүний хүч чадал, уналт, босолтын амьд омог билээ. Хэрв танд энэ түүх сонирхолтой байсан бол лайк тарж subscribe дарахаа мартаваа. Дараа нь ямар брендийн түүх сонсомоор байгаа сэтгэл хэсэгтүүлээрэй. Завгар хэлэгдэгч стил тань мөнх байх болтугай. Баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.